За энийг бол муу ялгаагүй эхний гишүүдийн томьёогоор арифметик бүрээс эхний энэ гишүүний томьёог. За тэгэхээр нэгдүгээр А1-р гишүүнийг ялгуур буюу дэн 7-оос хасах нь 1 тэнцүү 6 юм байна. А энэ нь бол n юм байна. За Sn нь бол за энэ А m гэж авч та. Sm нь бол 280-тай тэнцүү. За тэгэхээр бол эндээс Sm-ийн томьёо бичих юм бол А1 дээр нэмэх нь Am хуваах нь 2 үржих нь m тэнцүү А1 дээр илэрхийлсэн томьёог бол 2А1 дээр нэмэх нь m-с хасах нь 1 дэ хуваах нь 2 үржих нь m гэвч гишүүний дугаараа m гэж авчиж байгаа. Энд яагаад гэх юм бол n байгаа учраас үсгчээд авахцуулахгүйгээ. За энэ нь бол 280-тай тэнцүү юм байна. За тэгэхээр орлуулж хийдүүлээ. 2-ыг үржих нь 1 нэмэх нь m-с хасах нь 1-ийг үржих нь 6 хуваах нь 2 үржих нь m тэнцүү 280-тай тэнцүү. За эндээс 2 дээр нэмэх нь 6m хасах нь 6 хуваах нь 2 үржих нь m тэнцүү 280-тай тэнцүү. За тэгэхээр 6m-с хасах нь 4 хуваах нь 2 үржих нь m тэнцүү 280. За эндээс хаалтнаас 2-ыг гаргачвал 3m-с хасах нь 2 хуваах нь 2 үржих нь m тэнцүү 280. За 2-тойгоо урагчаар бид нарын тэгштгэл бол 3m-с m-ийн квадратаас хасах нь 2m за 280-тай тэнцүү. За ингээд 3m-ийн квадратаас хасах нь 2m хасах нь 280 тэнцүү тэг. За m1 2-ыг олъё. Тэгэхээр 2 дээр нэмэх хасах язгуурын дор квадрат тэгштгэл юм чинь 4 нэмэх нь 3-ыг үржих нь 4 үржих нь 280. За хуваах нь 2-ыг үржих нь 3. За эндээс бол 2 дээр нэмэх хасах язгуурын дор 3364 гарч. За үүнийг хуваах нь 6. За m1-ийн тэнцүү 2-оос хасах нь 58 хуваах нь 6. За тэгэхээр эндээс хасах 56-г хуваах нь 6. За энэ сөрөг тоо гарах юм байна. M гэдэг маань ерөнхийдөө гишүүний дугаар учраас сөрөг тоо байхгүй. За тэгвэл M2 нь бол 2 дээр нэмэх нь 58 хуваах нь 6 тэнцүү 60-ыг хуваах нь 6 тэнцүү 10. Тэгэхээр эхний 10 гишүүний нийлбэр гэсэн. За тэгвэл А10-ыг олчихлаа. А10 гэдэг бол А1 дээр нэмэх нь 9 дээ. За нэг нь бол 1 нэмэх нь 9-ийг үржих нь 6 тэнцүү 1 дээр нэмэх нь 54 тэнцүү 55. Буюу n нь бол 55-тай тэнцүү. За дараагийн бодлого. За энэ мөн ялгаагүй. Саяны бодлого дээрээс өнгөжл бодлого. За эндээс үл яг уу. Эндээс л А1 нь бол 10. За А-н мэддэхгүй байгаа юм байна. За Sn нь бол 2475 юм байна. За тэгээ энэ хэдвэр гишүүн хүртэлх нийлбэрийг олж байгаа юм бэ л гэсэн үг. За эндээс ялгуур нь бол 15-аас хасах нь 10 гээд эндээс 5 юм байна. За тэгэхээр Sn-ийнхаа томьёог бичиж хэдүүлээ. Sn тэнцүү А1 дээр нэмэх нь А-н хуваах нь 2 үржих нь n. За тэгэхээр А1 дээгэр илэрхийлчихээр 2А1 дээр нэмэх нь n-с хасах нь 1-ийг үржих нь d хуваах нь 2 үржих нь n. Тэнцүү энэ нь
2475-тай тэнцв. За одоо тоонуудаа орлуулчих. 2-ыг үржих нь 10, нэмэх нь n-с 1-ийг үржих нь 5, хуваах нь 2, үржих нь n тэнцв 2475. За тэгэхээр 20 дээр нэмэх нь 5n, хасах нь 5, хуваах нь 2, үржих нь n тэнцв 2475. За тэгэхээр эндээс яг 5n дээр нэмэх нь 15, үржих нь n, хуваах нь 2 нь 2475-тай тэнцв. 5n дээр нэмэх нь 15 n тэнцв 2475-ыг үржих нь 2. За тэгэхээр 5n-ийн квадрат нэмэх нь 15n тэнцв 2475-ыг үржих нь 2. За эндээс 5-ыг хаалтны өмнө гаргачихаар n-ийн квадрат нэмэх нь 3n тэнцв 2475-ыг үржих нь 2. Тэгэхээр n-ийн квадрат дээр нэмэх нь 3n тэнцв 2475-ыг үржих нь 2-ыг хуваах нь 5. За 5-таа хураач. 1 энд бол 495. За тэгэхээр энэ хариу 2-оор үржүүлээд 990. Тэгэхээр бид хэдийн квадрат гიშтгэл n дээр нэмэх нь 3n, хасах нь 990 тэнцвүүдийг. За n-ийг 2 олно. Хасах 3 нэмэх хасах язгуурдаар 9 дээр нэмэх нь 4-ийг үржих нь 990. Хуваах нь 2 тэнцв бид нарын гიშтгэл бол хасах 3 дээр нэмэх хасах язгуурын доор 3969. Хуваах нь 2. За энэ дээрс тэгвэл хасах 3 нэмэх хасах 63-ыг хуваах нь 2. Тэгээд n-ийг нь тэнцв хасах 3-аас хасах нь 63, хуваах нь 2. Тэнцв хасах 33. Энэ 2 нь бол хасах 3 нэмэх нь 63, хуваах нь 2. Тэнцв 30 гарах нэ. За тэгвэл 30 дугаар гишүүн юм байна. Тэгвэл А30-ыг хэдүүл олчихъя. За 30 нь бол А1 дээр нэмэх нь 29D. За нэг нь бол 10 нэмэх нь 29-ийг үржих нь 5 тэнцв энэ хариу бол 155. За ингээд. За дараагийн бодлого бол энэ бодлого байна. Арифметик бариураас энэ эхний гишүүн ба ялгуурыг олох гэж. За тэгэхээр энэ бол маш амархан бодлого байна. S энэ ерөнхий гишүүний томьёо урагдсан байна. Тэгвэл S 1 гэх юм бол A1-тэй тэнцв. S2 гэх юм бол A1 дээр нэмэх нь A2. За тэгэхээр хэдүүл нь чи A1 A2 л мэдэгдэж явах юм бол энэ арифметик бариураас гэсэн юм чинь эхний гишүүн ба ялгуурыг олчих болох юм байна. За тэгэхээр хэдүүл S1 олчих. S1 тэнцв 2-ыг үржих нь 1-ийн квадрат хасах нь 3-ыг үржих нь 1. За тэгэхээр 1-ийн квадратныг 2-оор үржүүлээд 2-оос хасах нь 3 тэнцв хасах 1. Энэ бол A1 гэх эхний гишүүн. За тэгвэл S2-ыг олохоор 2-ыг үржих нь 2-ийн квадрат хасах нь 3-ыг үржих нь 2. За тэгэхээр 2-ыг үржих нь 4 хасах нь 6 буюу 8-аас хасах нь 6 тэнцв 2. Энэ бол A1 дээр нэмэх нь A2 нь бол 2-той тэнцв. За тэгвэл A1 нь хасах 1 нэмэх нь A2 тэнцв 2 юм чинь. Эндээс A2 нь бол 3 гарах нэ. Тэгвэл D нь бол A2-оос A1-ийг хаснтай тэнцв буюу 3-аас хасах нь хасах 1. Тэгвэл эндээс D нь бол 4 гэд гарчих нэ. Тэгэхээр A1 нь бол хасах 1 юм байна. D буюу ялгуур